Тэгээ сая нэг өмнөх бичлэгэн дээр нэг лус илүү нэг тийм сэдв ярих гэж байгаа. Шал үр дэше төрөө явцсан болохоор үргэлжлэл хийж байгаа. Тэгээ ер нь бол тийм биетүүд байдаг юм уу гэвэл байдаг. Байхаа хувьд байдаг. Гэтэ энэ нэг тийм хүний амьдралд хамааралтай сэдв биш. Ер нь хэрвээ хүний сүнслэг нүд нэгдэх гэж хэлж болохгүй л дээ. Гэтэ ер нь энергийн мэдрэмж өндөрчүүл энэ дэлхийн ертөнцид маш олон энергийн биетүүдээр дүүрэн гэдгийг мэдрэх боломжтой. Гэтэ тэр нь нэг тэр хүний хайдаг сэдв биш. Буддист хүмүүс ч гэсэн ер нь тодорхой хэмжээнд хөгжлийн нэг үе шаттайхаа үед энэ хороо ертөнцийн олон биетүүдийг ингээ бүгдийг харж мэдрэх тэм үе шатыг тулдаг. Гэтэ тэр үе шат бол яг гэгэрэл бол биш. Хэрвээ та ингээ багтаа ч юм уу сүнслэг биет хардаг ч юм уу тэгээд лус хардаг ч юм уу зайсал гацсан биет хардаг ч юм уу олон юм хардаг бол тэр бол хараад ч нэг ашигтай биш. Тэгээд харахгүй байлаа гэж юм уу юм биш. Бараг харахгүй байгаа нь сайн бохгүй. Яг бол анханасаа махан бие төвтэй эхэлчээд хүн сүнслэг төвтэй болохын тулд зөв замаар зөв багш нарын хамгаалтанд ор илүү ухаалтайгаар гэрэлтэх хэрэгтэй. Тийм биш мөртлөө бид нар яг үнэндээ эхлээд өрөхдөө бол энэ бодит ертөнцийн бит штэ энергийн бит гэдэг шин чанар нь хүүхд байхад их мөнх байж байгаа боёо багасдаг тийм үү. Буцаж энергийн бит байдлаас эрээхийн тулд яг одоо тэр номон дээр байгаа шиг илүү аюулгүй мөртлөө илүү багшийн удирдлаганд ор илүү тодор илүү сайнаар сэрэх хэрэгтэй байхгүй өөртөө ашигтайгаад. Ийм бишээр зүгээр санаатай орон сандруугаас сэрээгээд хэрвээ харах юм бол энэ ертөнцийн зөндөө олон энергийн битүүд байгаа. Тэр тусцын өөрсдийн гэсэн зорилгоудтай. Тэр зорилгоудад нь хүний амьдралтай нэг холбоотой биш гэх юм уу? Одоо гэгэрэлтэй холбоотой шийдв ерөөсөө лус гэдэг бит байдгүй зүгээр тэр байгаль байдаг нэг тийм энергийн бит. Тэндээс бид нар ингээд авралгүйгаад мөнгө төгрөггүйгээд альбом тушаалгүйгээд явахаас илүүтэй өөрсдөө хөгжүүлсэн дээр дотоод мөн чанараараа тэгээд ер нь бол тогтолцоо хүн ер нь яг жинхэнэ хүн юу бодд юм бэ гэхээр даргын тушаал бодгоос илүү жинхэнэ тогтолцоо, жинхэнэ үнэн, жинхэнэ аврал гэмтэлэн зүйлсийн тухай боддог байхгүй. Хэрвээ тэр даргын тушаал, альбом тушаал гүйж байгаа тийм хүн байх юм бол тэр хүн дутуу бодож байна л гэсэн үг. Өөрийнхөө бурханлаг мөн чанарыг олгоогүй, эрэм дестраны тухай олгоогүй, бурхны тухай олгоогүй байна гэсэн үг. Дээрээс нь хөгжлийн үе шат нь нэлээд доор шатнд явж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь хэрвээ шавнартаа зөвлөж хэлэх юм бол хэрвээ тиймэрхүү мэдрэмжүүд байдаг бол тэр мэдрэмжүүдээ аль болох контролдож унтраад сураарай. Тэ ингээд ер нь бол ингээд аливаад хүч чадлыг дагаж заавал үүрэг хариуцлага ирэх хэрэгтэй. Дээрээс нь та асаах төвчлөөрөө сурахаас илүү эхлээд унтраах төвчлөөрийг сурах хэрэгтэй шүү. Дээрээс нь маш олон хэрэгтэй хэрэггүй бяцлаглууд, хэрэгтэй хэрэггүй бодлын төрөлүүд, мэдрэмжүүдээ мэдэрдгээ аврал гэж бодоод идэх хүмүүс зөрүүлж хэлэхэд та нар тийм хэрэгцээгүй олон зүйл хийх цаг байгаа юм бол өөр зүйл хий, илүү бүтээлтэй зүйл хийх хэрэгтэй шүү. Та нар наад одоо сурж байгаа хэрэгцээгүй бяцлаглууд, хэрэгцээгүй мэдрэмжүүд чинь та нарыг ерөөсөө яг хүн төрөлхтний тэр бурханлаг хөгжлийн шат руу ахиулах шалтгаан болохгүй байхгүй. Монголд зөв хүмүүс олон байхын тулд мангар олон энергийн бит хардаг хүн хэрэг байхгүй. Зөвхөн дотроосоо нэг энерги зөв болгоцсон илүү төлөвшөлтэй, илүү хороо ертөнцийг бодитоор хардаг, илүү хөгжилтэй, тэгээ илүү зөв уралдаж чаддаг хүчрхэг тийм хүмүүс л бид нарыг урагшлуулна. Тэрээс биш энерги мэдрэмжтэй хүн олон байлаа гэд Монголыг ерөөсөө урагшлуулахгүй. Энийг сайн бодож болохгүй болохоор бид нар одоо босон болоогоо бяцлаглууд, босон болоогоо хүмүүсийг дагаад тэгээ энерги сэрэх гэж ч юм уу нэг янз янзын бүүж болох гээд ингэ явах гээд байгаа. Ингээд хэрэг байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь угаасаа хүссэн хүсээгүй нас дагаж ирдэг л зүйл энерги мэдрэмж ухаарлаг гэдэг чинь. Та нар одоо яг заавал сэрэх хэслүүтэй ингээд 70 80 ч юм уу 100 ч юм уу те багш нарын насанд хүрээд ирэх юм бол хангалттай угаасаа энерги мэдрэмж өндөртэй болчихно. Тэр үедээ л тэр зүйлсийг хай. Одоо яг залуу байгаа үедээ 40 50 60 настай үедээ ч гэсэн бити тиймэрхүү зүйл хай. Энийг бүр гуйж байна. Яг тэр Монголын зөв бүр хитрхи хавтаа гарснаас болоод хэрэгцээгүй мэдлэгийн төлөө амьдралд чинь хэзээ ч ахиулахгүй баг уруудуулах мэдлэгийн төлөө хамаг цаг мөнгө хөрөнгө бүх зүйлээ өрөөд байгаа байхгүй. Тэнийг бас хэлмээр байна.